Энэхүү контент маань ёс бус хэллэг болон маш их маазыг агуулсан учраас хэрвээ та насанд хүрээгүй бол яг одоо back товчон дээр дарна. Баярлалаа. За, сайн байцгаана. Уг нь бичлэг хийхгүй. Зайл гэж бодож байсан ч ер нь яахаараа ингэж бууж өгнө гэж бодоод үнэгүй тарамсандаа очролж Имартын халуун савнд ямар ч цензургүй алалцдаг ард түмнээс бичлэг үзснийхээ хариуд лайк, subscribe хийгээд өгөө гэж гойхон дэндүү утгагүй гэрхийг ухаарч явлаа. Гэхдээ үнэхээр л хүний хөдөлмөр үнэлдэг хүмүүс л subscribe, like дардаг гэдгийг бас ойлгосон мэн үсэн. Та олон юм хоцолгүй шууд кино руу яваад орцгоё. Энэ бол алс холын Африкт өрнсөн бяцхан бамбарын түүх. Тухлан сууж таалан болгоно. Ашас. Шинон шин савг. Шин телеграм. Гэхдээ хуучин бит. Манайс нь бүрмөсөн тойлог заяа. Хэдүүлээс нэгнээ санаж битгэж байгаа болохоор 4 сар хүртэл шин сувгтайгаа хамтдаа бас телеграм хуудастай хамтдаа явахар болсон байгаа шүү. Окей. Зарим бичлэг телеграм дээр орох болохоор утсан дээрээ телеграм суулгаад яапи гэд хайгаад эсвэл пин коммент дэх линкээр давхиад ороод ир. Хэдүүлээ хаяа энэ сувг дээр би цаан болгонд явах болно. Окей. Бамбарын түүхээр мэдчилж буйда бидүүхэн огшоод байгаа юм л да. Зэрлэг байгаль жаргаж амьдрах нь тэдний хувьд эц төгсгөлгүй амар амгалан жам ёсны тавилан биз. Энэ гайхалтай сурлаг амьдралд өдөрдөн чиглүүлэх нэгэн босс мэдээж байлгүй яах вэ? Тэр нь бидний мэдих Ратны хаан Арслан Муфасагийн үр үндэс нуган үр нус нулимс тайван хольж явсан хонгор зүсмийн Симба үлээ. Хашаас. Эмэгчин Баатар энэрэнгүй сэтгэлийг хатан наалаг ээч нь түүний аваал гэргийн юмсанч. Шинэгээр хайхаар холын аялалд гарсан тэрээр буянд хатнаа хуучин бөөрөн дээр үлдээсэн байгаагаар эхлэн. За энийг ярьцгаая. Энэ наран тулын шалыг тасралтгүй 10 цагуугаас мэт ард зайлчаасан бодон бол Пумба. Дэрэгдэх бичил тураал бол Тимон. Мэдж байгаа үлгүй тийм үстэй. Эцэн дээдс минь та бид хоёрыг сүргийн манайчаар төмөлсөн. Та бол 4 хөлөөрөө газар туучигчдын агуу сүр хүчит хаантан байлээ. Гэвчин сүрэгт 3 хөлтэй тахих байгаад байна. Энийг асуудал гэж тооцох уу? Яг юу гэж ойлгох уу гэхтэн Симба. За. Хоёр турсаг минь. Эргүүтээ төлгөө том хүн шиг аашлаад байл. Та хоёрыг анхаарлаа элдэв өөр зүйл сарниуллгүй миний хайр тохин Киараг намайг эргэн иртэл нэгч хором холдолгүй харж байх хэрэгтэй байна. Гэж. Тэгэхээр бид хоёр хамгаалагч гэдэг нэрийн дор зүгээр л хүүхэд асрагч хийх хэрэггүй гэдэл гонгинод эхэлж байхад нь үгүй дээ. Би наалаа гэрдэл бүх зүйл зүгээр байх болно гэд амлчихсан юм. Тиймээс л та хоёр миний охиныг харах хэрэгтэй. За, энэ үхэндээ хэлэхэд худлаа түүх зохиож ярихгүй хүн шиг байгаад элдв толоо юм бурахгүй байгаад хөрөө. Би ч одоо та хоёртой 100 заа холбож л өслөө штэ. Юу гэж илий бодол бодож явдгийг чи мэдэх учраас энэ удаад л дөмөхөн загнаад гэд хэллээ. За, окей. Боллого яах вэ? Бид хоёрт итгэж болно. Гэл хоёр хэрэг хүмүүс тохирлаа шүү. Хайрцсан бамд хөртлөг гэр бүл зохиож игдүүтэй охинтой болцсон байх гэжтэй навш гэж. Самсаа шархирах гэж. Ава би шоргонаас айшвэн. Би ээж та хоёртой хамт байж болохгүй мө? Гэхдээ хайртай бяцхан өрмөн. Чи одоо нас соригтой байх хэрэгтэй. Чамайг Пумба Тима хоёр харах учраас юунаас ч битгий. Аав нь явах хэрэгтэй. Гэд давхиад алга боллоо. Бүгсэн би далдарвуугүй юу? За, гуруула гайхалтай агуу түүх ярьцгаая л да гэж хуцж байна шүү. Жаахан охины толгойг энэ хоёр юу гэж самруулах бол та? Айц хүч. Тэртэх улсын оргил дээр улангассан галандууд аимшиггүй зэрэг царвдтай анман үзэлцэж явахдаа бяцхан Тимон бичил гараараа шанаан дунд нь ганц л хожиход хөлбөрч унаад хөөхий тэр маань хавцал дунд унаж одсон юм. Ухааны юм Киара шааж байтал наад царвтыг чи манай аав л шааж унагсан гэсэн чинь за ер нь бол аав чинь тэгж ярих нь гарцаагүй. Учир нь үнэхээр үнэмшилтэй худлаа ярьдаг гэдгийг бид хоёр ч мэдэн дээ. Цаг үргэлжил худлаа шааж байдаг юм. Гэт хуцаж унгаж байтал тэнгэр нэргэх шиг аянга цахилаа. Сарвт байтгаа тэнгэрийн нэргэн жижигрээд хумгүй хадны ардуур нуугдаж байхдаа хэнт ч хэрэггүй хогийн худал хуурмгаа амнаасаа савриулж байх мөчөд хөгшин Рафикийг хүрээд ирлээ. Хөгшөрсөн ч өнгөлөг байна оо. Хэд үеэр нь ч үзээд байгаа юм. Аав ээж хоёр маань явцсан гэд яг ойлгох гихтэн. Үгүй дээ охин минь. Тэр үзэгдэж байгаа сүрлэг моддыг харж байна уу хонгор минь. Тэдний үндэс нь үнэхээр хүчрэхэг агуу юм. Яг л чиний гэр бүл шиг. Тэдний хэрмэгц амьдралын тойрог жам ёсны үнэн чамайг ивэх болно. Чи хизээч мартахгүй.
Эцэг өвгдийн түүхийг иймэрхүүл мэдлэг ухаантай өвгөд авч явдаг да. Өнөө хоёр хүртэл тэр түүхийг үнэхээр сайхан ярих юмаа гэд бишрэх маягтай. За, энэ түүх мөхч яхав. Үгүй аха. Би энэ шуургыг л холоор өнгөрөөсэй гэж найдаж байна. Гэхдээ за хонгарх минь. Чиний аав яг чам шиг балчир байхдаа аянга захихаас дэндүү айдаг байж. Тэгээд аянга захингууд аавынхаа ардуур ороод нөөгдчихдэг байж л дээ. Хизээ аав маань өгдөх билсэн. Нэг өдөр чиний аавын аав чиний өндөр өвөө Муфаса нилээн том шуургатай байхад аав их чин дагуулад өндөр уулын оргилд гараад яг хажууд нь зогсохыг хүсч чангаас чанга архирч гинэ. Симбач царигорон аавынхаа ардаас гарч ирэн дэрэгдэн зогсоод хамтдаа архирсан гинлээ. Би аав шиг зөрөгтэй биш шүү дээ. Тэгээд бас хизээж Муфаса шиг зөрөгтэй болж чадахгүй. Чи тэгж бодож байна уу? За тэгвэл чамд дахин нэг түүхийг өгөөсөө. Чамаас нэг том байж шалихгүй нэгэн бамбар амьдардаг байж л дээ. Хааны удмын цус тэрүүгээр урсдаггүй гэж гэвч бидний амьдралыг орвонгоор өөрчлөх боломжтой нэгэн байлаа. Энэ түүх бол тэр дэх олон уулсын цаадах өнгөрсөн түүх юм. ертөнцийн нөгөө хязгаарт олон амьтад 20 удаа тэргэл сар гарах хугацааны турш ширхэгч тусал ус амсалгүй цангаж өгцгээж байж. Гэтэл нэг л өдөр тэнгэр онгойж ховц ян ноёрхож эхэллээ. Гэт цааш нь ярилгүй элсүүлээгээд энэхүү 2 цагийн түүхийг эхлүүлж орхилоо. Муфаса, Аратны хаан Арслан. Тэнгэр дүүлэх хос бүргэд туулж өнгөрөх тавиланг элтгэх мэт Аратны хаан Ахати, Хадан хаан хүү Муфаса хоёроо дагуулсан ургах наран зүгтээ амьдрал гэдэг богинохон атла туулаад баршгүй үеийн үрийн тойрог шиг үрд мөхөд үргэлжлэх энергийн урсгал болойг шиг ширтцгэн. Ус, агаар, хоол, өвс, ургамал, үр хойчд үлдэх өнө мөнхийн түүх гихчлэн амьдрал бол аз завшаа юм шүү үрмэнгээл. Уудам цэлгэр нутагтаа сөргийн амьтад бүрээ ажинхан алхаж явах нь сүрдэм сайхан. Шунан улангасах тусам хөршгүй хол чим шиг. Яг одоо оршин дэргдэх ам бүрт хайрыг түгэж хамгаалж амьдрах бидний зорилго үлээгээл харж байхдаа хангачиг тулгарсан газар нутгаа мөрөөдөж байсан нь энэ байж. Тэнгэрийн хайраар бороо орж тэр нутагт дахин амьдрах итгэл төржээ. Бүгд өөрийн биеийг олж төрцгөөсөн амьд амьтад бүр баяр жаргалд автанхан байлаа. Цаастаа энэ хилам маань хачин сайхныг өгүүлэл тодрон үзэгдэх бурхан луга болчих чи юу вэ? Гэ уянгалж байтал асар их усан төрлөг горихтагаад ороод ирлээ шүү. Муфаса ээж автагаа усан төөрөлдөх үед аз золоор ам гарч тэмдчин зүтгэсээр сэтгэлийн цариг гаргаж амжаагүй байхдаа аз золоор амьд гарсан ч ичи аав хоёрыг алдчих чинэ санссангүй. Урсгал усан тугцаар алс холын нутагт ориг ганцаар үлдлээ тэр минь. Занчтай юу л болоод өнгөрч вэ? Гэж бодож амжаагүй байхад эшээ Обаси хоёрын үр зулзаг Така гарч ирээд би гадны хүнтэй ярьж болохгүй л дээ. Гэхдээ нэг нууц хэлэхгүй ам захтаад болж ихгүй байна. Юу юм бэ? Хэлжилтээ гойж шүү дээ. За хэлье. Чамайг матар идэх гээд ирж байна. Гшат юм даа. Өмхий санааны хэлтэрхээ өнөртүүлсэн бацаан баяадаг аа. За, бас арай муухай хэлчихв. Хурдас хэл, хурдлаарай. Гэсэн яг дээшээ гарч ирэх гээд тэмцэлдэж байхад нь савраараа гарлуун зоогоод тадахын даван дээр ээшээ гарч ирээд архир чинийг юм аварлаа. Би чамайг гадуур дотор хамаагүй тэнэт вэ гэж хэлээгүй зү. Гэр орондоо харьж даалгавраа хийгээч. Юм хүүхэд агуулсан юм аа. Гэртээ харь гэж хэлгээхтэн. Өөрхийн Муфаса үндэ би эцэг эхээсээ төөрч гисэн. Усан живэд энэ хүрдэл ирчлээ. Би хаана байгаагаа мэдэхгүй байна. Гэхдээ өөрийн хүүшг нь харагдаад өрөвдсөн дөө. За. Тэгвэл манайд оч явцгаая гэд дагуулад явлаа. Обаси халуунаар нь шарагдаад манарч шааж байтал эшээ нэг биш 2 бамбар дагуулад ирж байгаа. Энэ одоо юу юм блэ гэсэн чинь Така. Ава би олсон юм аа. Энэ найз маань төөрсөн гэсэн чинь. За юу төөрөх мөрх. Така би чамд гадны хүмүүсийг сөрөгтэй оруулж болохгүй. Энд чинь манай удам болохоос биш гадны хүмүүс дураараа орж гардаг бар клуб биш шүү. Ядч байхад яасан өмхөөнөртэй юм бэ? Энэ хоолыг чинь идэхгүй гэж хуцж байна. Юу хоол мол байна. Гэхдээ би ер нь танд идүүлж явдагч амьтан биш шүү. Намайг Муфаса гэдэг гэсэн чинь. Муфаса наадах чинь юу гэсэн үг болохыг мэдэх үү? Хаан гэсэн үг. Гэтэл би энд хаан байгаад байдаг. Гэт ардаас нь барих гэтэл бяцхан Муфаса зүгтаад гарт баригдахгүй сэргэлэнтэд байдаг зөвлөх шүү. За ерөөсөө ингэ.
Така. Чи энэ Муфасатай уралд. Хэрвээ чи ялах юм бол би энэ гадны биетийг бяцалж хаяад шүдэ чигчлэх болно. Гэтэл Эшен ихийн сэтгэлээр хэрвээ Муфаса ялах юм бол бидэнтэй хамт энд надтай үлдэх болно. Гэхдээ нь Обаси зөвшөөрлөө. Цууцаа холбоод тавхай гараа газар алгадаа шааж өгч байна. Замда Такана Муфаса чамайг миний дүү болно гэвэл яста дог санагдж байна. Гэт ард нь орж албаар гүйцэгдэж өглөө. Такаг хожигдсан гэд бөөн уур. Юмжир дуусмын лайв цаашаа хэлгэнж явах юм. Энэ аав нь ингээд Муфаса тэдний амьдрахаар болсон. Эгэл хийм бэ. Шалтан бацаанууд залуунаас санхлуулж хаад хөөрхөн. Ингээд өдөр хоногийг ах дүүгийн барилгаар юмс үзэгдлийн үнэн мөн чанарыг харж үржлийн насан дээрээ ирдэг юм байж тээ. Тэглэж гисэн Обаси хязгаарч тэднийг ах дүү гэж хүлээн зөвшөөрөөгүй. Явж тэр хүүхнүүдийн сүрэгтнийг зайлж үзгээд хөөхнө хэзүү. Така хүүмэн чи бол ирээдүйн хаан. Наад банд чинь цаанаа нэг нэвширсэн бууйдэн шиг үнэртэй чамайг нэг л өдөр хүч чаддаг чинь болооч хаан суудал санаархан шүү. Ингээд л сэтгэл рүү зүү шидэстэй. Муфаса бяцлаглын төлөвт оршин холын хол оршин байгаа долгион бүрийг мэдрэх чадaltaй юм. Данчстил ээж авыгаа санах сэтгэл нь өндлцөд өнгөрсөн өөрийгөө амьдруулад байдг нь харамсалтай. Би Така шиг хаан болж аав ээжийг хайж олох ёстой гэд. Сэмхэн хойд ихтэй сэтгэлийн үгсээ шимж байхын Така сонсчих нь солонгос драм гэлттэй. Дараагийн өдөр нь Эшэ Муфасад тал газар ан хийхийг зааж өгч байтал богч хөтгөрлөгөө хоёр араатан мөн ан хийж явахыг Така болоод харчихж байна. Юун ангөрөө мантай Эшэг өнөө хоёр богч нь шаагаад авах гэж дайрахт нь Муфаса эр зориг гарган тэдэнтэй тулдаад цолгийн сүнсийг нь эрлэгт мэдүүлэхийн алдад тавиад явуулав. Тааш Така мөгөлөг сүүлээ хавчин зогтож байсныг ээж нь нүдэрээ үзнэ. Эшэ Муфасагийн зэрэг зүрхийг баг балчир ахугаас нь л хайрлан хамгаалдаг байсан. Сүрэгтэй эргээд Муфасагийн алдар гавьяаг Обаси хүлээн зөвшөөрч хүндэтгэлээ хайрлав. Тэднийг эргээ ирэх хүртэл бэлтгэлээ базаахан зүйтэй хэмээн санал нийлэв. Такамын зугтаж хулжсэндээ асар ихээр гимших нь баараггүй. Чөтгөрлөгөө хоёр арслан ойролцоох сөнсөн хотын хулгаанууд л байж л дээ. Хаа газрын цайжад илтсэн овлоггүй нөхөд нутагтаа ирэхт нь хааны хүүг өхөл төргсөн дуурсаад дайрч очиж тасар хаян гээд андгайлахдаа хүүг нь үхэлд үлдээж ганцаараа ирсэн бузрыг нийлж зоогөлх нь өрөвдөлт. Энэ бүгдийг хөндлөнгөө сарсан Обаси өөрийн удмыг хамгаалахын тулд Така хулжгарыг ээжтэйгээ нийлээ зогтгож хэлэх нь өрөвдөлт. Эзэж гадныхныг хүлээн авахгүй гэж хэлэхээс нааш хийж үзээгүй Обаси одоо л нэг удам угсаага аварч үлдэх даалгавартай нүүр туллаа. Такаг өөрийн удмын цусыг тээгч учраас эндээс аль болох асар хол руу зугтаж ам гар гэж үргэлтлээ. Муфасаг өөрт нь үнэнчээр зүтгэж хамт таруугуулахыг тушаалаа. Наран ургах цогроо хамаг чадлаараа зүхтаа галбай. Хаа нэгт шинэ амьдрал хүлээж байгаа гэдгийг Эшэ тэрэнд яг л ээж нь хэлж байсан шиг хэлэх нь гаслантайж үүрэг тушаалыг биелүүлэхээс өөр арга байсангүй. Өргөж авсан ч өөрийн мэд хайрлсан Эшигийн сэтгэлийг хамтдаа хүндэтгэн 1 секунд дууга хураацгаая. Эста гор болчихлоо. Ингээд ахтуу хоёр тэртээ холын мөрөөдлийн газар руу явцгаалаа. Цагаантнууд сөргөлөн ирэхэд Обаси сүргээ дагуулan тулахад энэ зайтар царайд дуулаа шаадах юм да. Хүүг минь алж чаадаг хэнэгчгүй шааж байх юм гинэ. Одоохондоо амийг чинь аваад хүүгийнхээ хойд зориулаад тагч хийлдэ хөгшин төгцөг минь гэл. Занга дуусаа гэсэн чинь дүр солигдоход манай хоёрын араас шааж байх юм. Энд ч та юу гэж болоод байгаа хэрэг вэ? Шаалцгоо зогтхоо дээр хэрэлдэж байтал битүү ман дундаас гарч ирээд хэн ч миний хүүг алсан бай. Гэхэд Муфаса эр зөргөөр би шаасан. Манай ээжийг алах гээд байсан болохоор гэхдээ зөрөгтэй төвч юм гэж амийг амиар гэд хөөж гарлаа. Такагийн үнхэлсэг харах нь үгэлтэй. Тэгээд амныг ухаанаас нь зөгдөх тухай бодол харамсанд хавцлаас тэрвэрлдээд өндрөөс унаж ам гарлаа гэсэн чинь ардаас нэг аимшиггүй зэрэг цагаантан шаагаад ороод ирэн чинь үл санав. Цайлгаа хоёр навшнооч юу? Ээж авгаа алдчихаа зөгтөж гарсандаа хөөрцгөөгөөд инээч өрөөд явуудах ёо. Тэгсэн нэг хоол өнөртөх шиг гитэж ардаас нь очсон чинь нэг хөөрхөн охинч явах шиг. Шуун дагуултай өнөөхийгөө хайрлаа хамгаална гэж гайхалтай. Манай хоёр хөөрхөн охин арцгаацсан ичиж вэрээл бараг л босоос. Та хоёр одоо яаж байгаа? Манайд ган гачиг болоод хоол унд хэцүү байхад бас юм бор ходоодо чирээд ороод ирвэ. Хоол өгөл сөрөгтэй оруулъя. Гэвчлэн хадуурхах бүсгүй мөнчиг их амьдралыг туулж яваа бололтой шүү. Энэ бол Рафики бабун сармагчингийн төрсэн газар.
Рафики бабун дундаа одоо нөгөө бөөн гэх юм уу да. Зөмбөлгээрээ бусдыг аюулаас хамгаалагч нэг юм байж. Гэтэл тэр шөнө тэдний газар нутагт нэг шөнийн дотор 3 удаа цоохор ирвэс дайрч ороод тэдний дундаас хэдийг нь идчихсэн боллоо. Энийг галзуу юм чин зүүдэндээ мангас ирж биднийг идэх гээд байна гэд хуцаад байсан бэлээ олчлоо. Энэ бол Рафикигийн буруу гэд уулнуул зөгөн чилээд хамгаалахыг оролцсныг үзмэн тархитангууд нь ойлгоогүй сөргээсээ өгөөж ажиллаа. Ингээд Рафики эдгээр илийн хүмүүсийн дундаас явж эгэлгүй амьдралын чандад хүрэхээр явах ёстой боллоо шүү. Энэ одоо хааш баг бясалгаа дах юм уу хааш сөргээсээ хөөгчөө тоожгоо ч юм алга. Муфаса архираад гараад ирж байхад өөрийн сэтгэлийн голыг алдалгүй амар амгаланд оршоод байх нь бас л үзэт хэрэг шүү. Чамаас зүхтаад яах вэ? Бүх зүйл хоосон чанартай шүү дээ. За баг л намайг алаад идчих юм бол та нар хизээж миний зүүдэнд орж ирдэг диважин шиг баян бүрдийг олж чадахгүй шүү дээ гэж хэлчихэн тэр. Ягав Муфасагийн ээжийн байнга ярьдаг байсан наран ургах зүгийн газар. Ингээд тэд хамтдаа ураг шаялхаар болж байх шиг. Такад бол ойлгох юм чалга. Одоохондоо лавчихъя гэд дайр хаягдахад арай нэг зүрх сэтгэлийн өгөл сайтай Муфаса өнөө бүсгүй хоёр болиулж аварлаа. Үнэшлэх зүүдийг нь манах эмэгчин энэ хоёрын дунд оч бадарч байгааг та нараас харж байгаа үсттэй. Аашаа. Сарта шөнө эмэрх сайхан гихчээр нэх гой гүнзгий амьсгаа авах гэтэл ноён бабун бясалгал хийцэн сууж байх юм. Яа нэр өөр хүмүүсийн буруу өдөрч аа. Чи бол юу мэдхэж мэдэхгүй, юу мэдэхгүй гэж мэдэхгүй. Тийм ээ. Бүх зүйл бол хоосон чанар юм гээд тэгсэн урд нь бялзуухай гарч ирснэ. Эрхмэ танд мэдээлэл хүргэе. Өглөө болсон байна. Мэдээлэл дуусна гэж өгдөж байгаа. Яалтчгүй эр зоргоор эгнэгт манлайлж байгаа Муфаса газар дуусч хавцал тулснаар хэрхэн шийдвэрийг гаргахдаа доош бууж бид чи явъя гэж шийдэх болно. Гэтэл нөгөө эмэгтэй зөрүүдэлдгээрээ зөрүүдлээд байх харна. За бүсгүй минь. Эм хүний цөм бэлэг бол эгнэшгүй үнэн байдаг. Чи сайхан төвлөрч байгаад яахыг нэг хараад та. Гэхэд өнөөх нь гүнзгий амьсгал авч самади төвлөртөл. Нэрэж хардаас нь өнөө цагаанд нь тууж яваа учир доогуур нуугд явах нь тун зөв сонголт болохыг 3 мм-ээр толдлоо. За ёо. Энд ч бүр хүүхэлдэй кино биш бурхны судар юм аашаа. За тэгээд энэ тх кинологоо дуулаа шаадах юм да. Үндсэндээ бол хурдан явъя гэвэл ганцаар яв, хол явъя гэвэл хамтдаа яв гэдэг зүйр цэцүүгийг дуулгаж шаардж байгаа. Нэхэл хатуу веста нар юм да. Зуусан аранаасаа тавьдгүй дээ. Мөрийг нь мөшгөөл. Хойноос нь ачигнуулаад байх л та шүү. Энэ хэдтэй ч хэмбэ гэдгээ үзэлцэхэндээ. Төгсгөл авцаа. Такан үнэндээ сараа бид дурлаад байгаа бол та. Муфасагаас охин найр харга горьдсон чинь өнөөх нь асуулт асуу. Өөртөө итгэлтэй бай. Бүсгүй хүнтэй цэцэгсийн тухай яар. Гээл хийзээ яцсан яа. Яг үндэ Муфасач усаа тэрнийг харсан байж л дээ. За. Андын зааврын дагуу хайсан сэмж байгаа нь бол та. Игчийн сэтгэлийн өчөөхөн утсыг чадвай хөндөг шиг санагдлаа. Епста. Өнөө шохон царайтнууд юу ард нэрээд учиргүй өвөрт орох нэ. Аврал тохиож баахан заанууд явж эднийг бужигнуулчих юм бол дунд нь сэмхэн ороо зүгтаач бас болох юм шиг байна. Гэд сантал хөдөлдгөө мөөгөр хөлтнүүд. Игчхөө модон дээр байсан зөгийн үрийг ганц самардаа заанууданд бужигнаан дэгтэйгээд дунд нь ястай хөөрхий чимэд хөлөө олохгүй унаж бүдэрч явнуудаа. За цааш. Муфаса сарабыг тэрч аваад бичил зохион дундах нүмерт дараад орлоо. Харин Рафаки нэг модноос зүгтээд буухтаа олсон мод нь хойшид түүний тулах таяг болохыг хэмэдлээд. Хэн миний амийг аварсан? Гэтэл Муфаса Такаг зааж өөрийн урдуур оруулж түнд бэлгэлэх шиг боллоо. Гастамшаас. Эвидэ энэ түүхийг сонсох бяцхан Кяра өөдгүү сэтгэлийг таньж ядан бэдчих нь өрөвдөлт. Базар байна. Манай увсад ирчүү яв. Өдөр шөнийг үл хайхрын хийсгэлэн мөрөөдөлдөө хөдлөгдөн зөнгөө дагаад довтлсоор л байлаа. Гэтэл Муфаса хаан шиг мэрэгэн санаа гаргаж ганц бэлзуухаг нисэн өнөө гадны бистагууд хаан явааг өндрөөс хараад бидний явсан мөрийг арилгаж цасан нураг гаргах гэж явууллаа. Гэнэрэ цусны юм бол бас байна. Ясар болгож бяцхан шувууч үүргээ амжилттай давж явахтаа зэрэгцээд Рафики цааш алхах чадлагүй болоод унаад өглөө. Муфаса Рафики андыга за зүгээр дээ. Миний нуруунд дээр суугаад яв. Гэд үүрэгт нь Сараби хараад хүрэл зүрх нь хайлчих шиг дурлаад явчихын тэр. Тийм ээ.
Чамайгаа олсоо гэд дотор шивгнэлээ. Хэний хүү хаа хүрхийг хэмэдэхв. Яваал байлаа. Сүрэгтэй хоол олохоор хичээнгүйлэх Муфасаг Сараби олж ирээд өгөхөөртөл эхлэх юм. Дурлсан хүн ондоо гэж би чиний дотроос гал олж харсан шүү гэл. Хиш ядахна Така алсаас хараад гайх маягт. Дандаа Муфаса гол дүр Така туслах дүр болж. Үгүй чи намайг аварсан. Чи тэр бузруудаас биднийг холдуулж аварсан. Би чамайг гэдгийг мэдээд байна. Гэхдээ үгүй тэр бол Така байсан. Така бол хааны удам би хамгаалах ёстой гэл. Үндэ тэрний дотор буй хаан угсааны сэтгэлийг Сараби сэрэж өгөх нь гайхалтай зохицол. Хүнээр заяаны ханиа олно гэдэг л энэ бах та. Хүүн тэргээ шаачаа. Мань бүр энд орцаа. Өөрийн хүч чадалтай итгэж урагш тэмүүлэлтэй хонгор минь. Би чиний дотор ямар их хүч чадал нөгдөж байгааг харж байна гээл. Сайхан бүсгүй. Одоо байдлаа арслан дурлах нь холгүй шахна. За боолиё. Така ч бодит түнэн харж байсан болохоор юу ч хэлж чадахгүй ч. Өөрийн хайртай бүсгүйг өөрөөс нь булаасан мэт муу хөрлөж эхэллээ. Эргүү мал ёстой засарна гэж байхгүй юм да. Нэг бодлон бас үнэн хэдий ч өөрийнхөө хэр зэрэг амтан гэдгийг нэг хараад тасаад. Ингээл Муфасаг үзий ядах сэтгэл нь өрүүлцээд эхлэх нь тэр. Ардаас нь хөөцөлдөж байгаа цагаантнуудтай тааралдаад би бол зүгээр л өчүүхэн нэгэн хааны үр удам цайлган цагаан сэтгэлд данч Муфаса чиний хүүг халаад одоо намайг энд авчирчихлаа. Би та нарт энэ навшиг өгчвөл та нар намайг амьдруул. Тэгээд яриад байгаа тэр диважинд ноочмогц тэд нарыг цэвэл дуусгаад хамтдаа амьдрцгаая хаам минь. Гэснээ толгой бүх хийлгөөд ми хийчдэг шүү. Чи намайг аварсанд маш их баярлалаа. Жигвэн чаварч тэрний төлөө тулалдсныг чинь би мартахгүй ах минь. Гэж байгаад ар нуруугаар нь сэмхэн худаг гүйлгэж байдаг. Газ нь гарсан бүлээн коло шиг шаахгүй харамсгаа байсныг нь мэдээд байсан. Явхдаа чулуун дээр саруугаараа тэмдэг тавиад өнөө хэддээ мэдгдэх бузар санаагаа агуулж байгааг нь болдог бол кино руу ороод Муфасад яаж хийж байгааг хэлчихсэн. Бурхан минь, уртын урт тэр аялал одоо нэг үр дүнгээ өгч өвснөөгөө тэгшэрсэн үр шимээр нь тэтгсэн сайхан нутагт ирлээ тэд минь. Хэвидэ. Рафики маань хаа хол явсны үр дүнд өөршгөө бабун олж хамтдаа амьдрна гэсэнд тэр нэгэн зүүдэнд нь орж ирсэн амьтан бабун биш Муфаса байж гэн. Цаав яста. Цагаантнууд хүрээд ирлээ. Муфасаг цөөл дуусгах болно гэдэл амар амгалан хөндийг бузар шүлсээрээ дүүргэх нь тэр. За байдал нэг тийм болсон чинь үзэлцээс өөр явахт. Эргүү цаах нь худалж яагаад өөрийг нь хомбсныг мэдээд гүнээ харамссан ч одоо тэгээд явахт. Амьдралд иймэрхүү лалар царайлсан гөлгнүүд байдгийг бас үзэх л хэрэгтэй байсан юм байлгүй. Эд дундаа алцаад нэхидэлээ уралцж байхад нь Сараби явж бусад арслангуудад хэл дуулгаад тусламж гуйхад нь Муфаса бусдыгаа өөрт нь итгэж амар амгаланг дахин авчран гадны навчнуудыг эндээс зайлуулцгаая гэд ухаалаг мэргэн хүчрэхэг илтгэл тавихад бусад цөрөг бүгдэл тэрний хоолойг дэмжин зүрх сэтгэлээ нэгтгэв. Газар нутгийнхаа төлөө алалцснаа гэл том жижиг тарган турхаа бүгдээрээ цагаантнуудын эсрэг тулдаж гарлаа. Хүний олон хүнээ барьдаг юм аа. Ста ямар олоо ганц Муфасатай тулаад байна. Зарлиг ёсоор цагаантны хаантай нүүр тулж нэгдэж байхдаа юуг алуулахын таван дээр Така багын гэмгүй өдрүүдээ санаад өмнөр нь орж самардуулсан. Ингээд бидний таних сорвт болсон юм. Гой битгий халааш түүх минь гэд гэнтхэн Муфасагийн талд ороод шохон царайтай үзэлцээд эхлэх юм. Гэж одоо яг нэг зангараа байл да хөгшөө. Үй түмэн заанууд газар нажигнуулан орж ирэхэд нэгэн цул байсан хад эмтрэхтэй бидний таньдаг эндэртэй хавцлыг үүсгэж юм. Тэдэд толдоо явсаар усан дотор үзэлцэж байхад дээрээс ирэх том хаданд өнөөхийг даруулаад амгарсан Муфаса сэлсээр гарч ирэхэд Така ах нь аврах алах хоёрын дунд эргэлзэж татж гаргалаа. Маний тэг жоохон байхад юу боллоо. Ингээд алждаг үсттэй. Тэр бодогдоод яг зүрх хагарах гэж шít. Ингээд гадны навчнуудын өгцгийг газар нутгасаа зайлуулсан нэрээр алдарны төрсөн Муфаса шинэхэн нутгийнхаа хаанаар өргөмжлөгдөн Сарабига хаднаараа өргөмжлөх нь баараггүй боллоо. Өөрийг нь хуурсанд итгэхийг хүсэхгүй Муфаса би ч мөг дахиж хизээш Така гэж дуудахыг хүсэхгүй байна. Энд чи ямар нүрээр амьдрах гэв. Гэхдээ тэгвэл намайг сорвтгээд дуудчихгүй юу та хант минь. Гэд харуулслын харцаар ширдсээр хаашаа чим алга боллоо. За. Ингээл бидний мэдих Симбагийн амьдрал эхэлсэн юм байна л да.
Өгшин өвгдийнхөө түүхийг өнөмөнхөд санаж явхаар Киара энэ түүхийг сонсож суугаа биз. Бүр нэг хүүхэд насаараа аялаад ирэх шиг сонссоо гэх юм. Дарах барих юм а дараад явчаарай хөө. Дараа дахиад дотор орших бяцхан охид хөвгүүдийг чинь сэрэгэд өгнө мө бяцхан шоломноод минь. Шас. За бай.